дулаан шийдэл үзүүлж байна. Энэ дээр модон дээр борцаас нь дээр шилэн хөвн тэрэн дээр нэг үрдэс юу хийж тавьчихсан байна. Одоо бол аваад цэвэрлсэн байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой дулаан шийдэл төсөө санаачлан хэлбэр шийдэл аяныг Сүхбаатар сонгон хайрхан дүүргийн улаан загалмайн дунчдны хороодуудтай хамтран амжилттай хэрэгжүүлж байна. Аян маань 2020 оны 12 сараас 2021 оны 12 сарыг дуустал хэрэгжих бөгөөд аяны маань зорилго нь иргэдийн дунд дулаалгын ач холбогдлыг таниулах, тэр дундаа хялбар хямд аргаар хэрхэн байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулах вэ гэдэг арга замыг түгээн дэлгэрүүлэх явдал юм аа. Энэхүү аяны хүрээнд хийгдэж байгаа бас нэгэн чухал ажил бол бид 250 айлын дээврийг 5 см-ийн зузаантай дулаалгын материалаар дулаалахаар ажиллаж байна. За хялбар шийдэл аяны хүрээнд манайх 11-р хорооны одоо 20 ирэхэд би сайн дурын ажлыг хийж явж байна. За энэ хугацаанд одоо манай энэ зорилт бүлгийн айлууд маш их идэвхтэй одоо юуныхаа чатаас бас мэдээллийг маш сайн авдаг. Цаашаа бас одоо ойр хавийнхаа танил тал найз нөхөд хамар хашааныхаа айлуудад одоо мэдээллийг маш их сайн түгээж өгдөг байгаа. Сайн дурын идэвхтэн элма гэж хүн надад ярьсан. Facebook группээс групп дэлсээ хэлбэр төслөөр одоо яаж орон байраа дулаалах вэ гэж тийм мэдээлэлүүд байсан. Тэрнээс санаачлага аваад одоо гэрийнхаа шал тэгээд цонх зэргийг одоо дулаалсан. Цонхоо бол дотон гадангуй силиконтой тэгээд дулаалсан. Шалаа болохоор бор цаас тавьж хийсэн дагуура ханлуугаа дээшээ өлөө гаргаад тэгээд дулаалсан. Өөр хавийн найз нөхдөдтэй түгээгээд тэгээ одоо 2 хүн одоо энэ дулаалгыг хийсэн байсан. Надыг дурааж хийсэн. Тэгээ энийг урамшуулад одоо тэгээд манай дээврийн материал өгч надыг манай дээврийг дулаалж өгсөн. Тэгээд энэ дулаалга нь одоо ингээд 5 санжаар явж байгаа. Энэ 5 санжийн дулаалга нь бол одоо зөвхөн эхлэл байгаамаа. Одоо энийг та өөрөө ингээд нөөц солилцоогоо боломжоо ашиглаад ингээд 20 санж хүртэл ингээд нэмээд яваад ингээд тэгэд дулаалга хийгээрэй. Тэгэх юм бол бүрэн гүйцэд стандартын дагуу тийм дулаалга болно. Дулаалгыг минь хийж өгсөн их баярлалаа та нарт. За дулаан шийдэл төслийн хамт олонтойгоо хэлбэр шийдэл аяны хүрээнд одоо сонгон хайрхан дүүргийн улаан загалмай хороо Сүхбаатар дүүргийн улаан загалмай хороо хамтран хэрэгжүүлж байна. Энэ төслийн хамт олонтойгоо хамтарч төсөл хэрэгжүүлснээр дулаан алдагдлыг бууруулах мөн цахим орчинд одоо хүмүүстэй яаж хүрэх талаар мэдгэлтэй болсон нь маш ач холбогдолтой гэж бид нар үзэж байгаамаа. Цонхоо, хаалгаа, шалаа мөн дээврээ яаж дулаалахыг манай дүүргийн иргэдүүд одоо сурсанд бид нар бас баяртай байж байгаа. Би даах хэрэгчээс одоо хэлбэр шийдэл аяны тухай мэдээллийг авсан. Энэ мэдээллийг авснараа би Facebook группт нэгдэ орсон. Facebook группт нэгдэ орсноор хэлбэр аргаар яаж хаалга цонхоо дулаалах вэ? Энэ талд суралцсан. Энэ хаалга цонх хоцсон багцсан дотор маань энэ гарын алга ном нь цуг ирсэн. Энэ намаа харж байгаа тийм хаалга ингээд дулаалаад иржэнийг ингээд наад сурсан. Хэлбэр шийдэл аян 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг дуустал 1 жилийн хугацаанд захин орчинд болон хөршийн холбоонд суурлан шууд байдлаар агаарын бохирдлыг бууруулахад дулаалгын ач холбогдол болон хэрхэн хэлбэр хямд гарын дор харгаар байшингаа дулаалж тав тухтай өвлжиж болох талаар мэдээллийг нийт 10,000 хүнд хүрэхээр ажиллаж байна. Мөн мэдээлэл авсан иргэдээс 750 айл байшингаа дулаалахаар ямар нэгэн шийдэл хэрэгжүүлж 250 айлын дээврийг 5 см зузаантай материалаар дулаалж өгөхөөр ажиллаж байна. 2021 оны 3 сарын байдлаар нийт 2300 хүнд шууд байдлаар агуулгыг хүргэж
275 айл дулаалгын хялбар шийдлийг гэртээ хэрэгжүүлж 100 айлын дээврийг дулаалж өгсөн гүйцэтгэлтэй байна. Хялбар шийдэл аянд нэгдэхийг хүсвэл дулаалгын хялбар шийдэл аян нэртэй Facebook группт нэгдээрэй. Дулаан шийдэл төсөлтэй холбогдож байшингаа ногоон зээлээр мэргэжлийн төвшөнд дулаалуулахыг хүсвэл Facebook дулаан шийдэл төсөл пэйж хуудсанд хандаарай. Утас 75 тэг 5 2000